Сайн уу? Та нартай өөрийнхөө идэх дуртай гурилгүй, сахаргүй, эрүүл амтны жороо хуваалцахад бэлэн боллоо. За ингээд энэ жор маань маш хэлбэр, маш амттай болдог жороо. За ингээд бэлтгэл ажилдаа оръё. Эхлээд овёосоо миксерендээ хийгээд бутлаад үүрмэг нунтаг болон миксерд хэрэгтэй. За ингэснээр амттан маань гоё зөөлөн бас хөвсгөр болж өгдөг байгаа. Хэрвээ жоохон жажлууртай идмээр санагдвал талын миксердээд талын миксертгүүр бас хийвэл гоё жажлууртай болдог. За би бол бүгднийг миксердээд хийж байгаа. Тэгээд та нар маань яг ийм цэвэр овёос байхгүй үзэм самартай овёос байвал тэрийг ч гэсэн ингээд миксерэндээ хийгээд хийчих болдог шүү. Тэгээ гэрт байгаа бүхэл овёосоор миксердээд ингээд хийж болно. За тэгээ миксердээд ийм нунтаг болсныхан дараа нэг тусгай савнд хийгээд за тэгээд сайн угааж бэлдсэн алимаа голыг аваад жижигвтер хэрчээд бас миксерэндээ хийгээд тэгээд 3 ширхэг алимаа жижиглээд миксерэндээ хийчихнэ. За тэгээ миксерэнд нь багтахгүй байвал эхлээд тал алимаа хийж миксердсэний дараа дээр нэмээд талыгаа хийгээд миксердэж болно. Манай миксерэнд бас багтахгүй байсан учраас би эхлээд талыг хийгээд миксердсэн байгаа. За тэгээд алимаа хийчээд 3 ширхэг өндгөө дээрээс нь хийж өгнө. Энэ маань алимыг шингэн миксердэхэд маш сайн тусалж өгдөг, холилдож өгдөг байгаа. Тэгэхээр алимаа хийгээд өндгөө хийгээд миксерднэ. За тэгээд миксертчээд нунтаг болсон овёосон дээрээ шингэнэ хийгээд өгнө. За би тэгээд миксер маань багтахгүйсэн болохоор үлдэгдэл алимаа хийгээд миксертчлээ дээр нь. За тэгээд бүх шингэн орцоо овёосон дээрээ хийгээд утгаад өгнө. За тэгээ өвөн дээрээ та нар маань өөрийнхөө идэх дуртай үзэм, самар, үр бүхэл зүйлийг нэмж хийж болно. За би энэ удаадаа коконот нунтагнасаа 100 г буюу 1 аяхыг хийгээд тэгээд тал аяг үзэм хийсэн байгаа. Коконот иддэггүй бол коконот бас хийхгүйгээр овёосноос нэмээд хийж болно шүү. За тэгээ ванили сүгэр хийвэл бүр гоё өнөр хамттай болдог. 8 г хөөлгөгч бейкинг паудер хийн. За минийх 15 г байсан болохоор талын хийсэн байгаа. Бүгднийг хийчихвэл бас жоохон гашуурах гэдэг болохоор 8 г багт болно. За ингээд утгаад орц маань ерөөхдөө бэлэн боллоо. Ерөөхдөө өвтгөн шингэнэ өөрсдөө яг ингээд дунд зэрэгээр тааруулаад тэгээ хэвэндээ бор цаас, калкин цаас дэвсээд урчилж халаасан 180 градуст дээр дороосон 20-25 минут болгоход болно. За би энэ удаа цаас байхгүй тавьсан ч наалдсан байлаа. Тэгтээ зүгээр. За тэгээд ингээд хөргөөд хөрөгчөндөө хадгална. Үүн дээрээ та нар маань цөцхий болон газрын самрын тос барайн гэдэг өөрхөн дуртай зүйлийг түрхээд идсэн ч болно. Дангаар нь идсэн ч хамттай болно. За ингээд амжилт хүсье. Баяртай.